Сайн бацгаана уу? Налагчуудаа хайрт өгье. Мэндчилгээ хүргэлцийн хамт олноосаа бүхэндээ өчийн мэндийг хүргэж байна. Гэрт минь нумар, гарт минь түшиг, энхэн биенд минь түшиг болж ява. Эрхэм хайртай хань энх болцтой хэмээн хаяглаж, гэргий болон дөрвөн үрийнхэн зүгээс илгээсэн гинтийн бэлгийг яг одоо эрхэм аавын ажлын байран дээр уламжлах гэж байна. Өнөөдөр энэ эрхэм хүний хувьд төрсөн өдөр, тэмдэглэлт баярын өдөр аль нь ч бишээ. Гэр бүлийнхэн зүгээс баярлаж талархаж явдаг бүхнээ өгс бүхнээр дайн илэрхийлсэнийг хамтдаа уламжилцгаая. Ирхэн жаргыг хүсэл сэтгэлээ хосороо тэгшин амсыг. Сайн байна уу? Энх болт гэж хүмүүн үү? Мэндчилгээний газар сууж байгаа байхгүй юу? Тэгээ тань манай хамт олно байна. Хаяа боломжтой. Манай мэндчилгийн үргэлт маань үргэлж ирсээр яг энэ зөв мөчөд эрхэм энх болт таныг зорин хүрэлцэн ирээд байна. Өчийн мэндийг хүргэе. За баярлалаа. Ажил болох товтой байна уу? Таттай байна. За тэгээд мэдээж манай өсчин гой хос сайханчдын маань хувьд эд ажлын ачаалттай үе үргэлжилж байх шиг байна тийм үү? Тэгэхээр энх болтоо энэ цаг мөчөд өөрсдөө гинтийн бэлэг ирсэн байна. Өнөөдөр ер нь таны хувьд ямар нэгэн баярын өдөр үү? Баярын өдөр санахгүй байнаасаа. Өнөөдөр бол 12 сарын 12 нь. Захиалагчдын зүгээс хэлэхдээ өнөөдөр тэр хүний төрсөн өдөр аль эсвэл тэмдэглэлт баярын өдөр аль нь ч биш гэдгийг тодтогсон. Зүгээр л өр зүрхэндээ бодож явдаг талархлын үгсийг хэлхийг хүссэн хүмүүс байдаг юм байна танд. Ер нь хинээс гэж бодож байна таамаг байна уу? За тэгээд манай хамт олон дамжуулж маш гоё ил цагтал ирсэн. Сэтгэлийн үгсээ энд өөрийн гараараа шингээж бичсэн учраас энийг заавал дамжуулж өгөрөө гэсэн байна. Одоо хоёулаа хэлхийг хүссэн үгс бас хинээс вэ гэдгийг тодорхой болохын тулд энэхүү загтлыг хамтдаа задлацгаая. Эрхэм хайртай хандаа энэ өдрийн мэндийг хүргье. Өнөөдөр чиний минь хувьд ямар нэгэн тэмдэглэлт баярын өдөр биш ч гэлээ. Чи минь биднийхээ дэргэд байгаа нь үргэлж бидний баяр бахтал, аз жаргал, амар тайван амьдралыг мэдрүүлж байдаг тийм л сайхан хүн юм шүү. Өрх гэрээмээ эзэн түшиг тулгуур чамдаа дахин талархаж явдаг. Энэ загтлаараа илгээж байна. Биднийхээ төлөө өдөр бүр хичээж байдаг чамдаа хязгааргүй хайртай шүү. Бие бодож байгаарай. Гэр бүлийнхээ төлөө хүлээх бас нэгэн үүрэг чинь тэр юм шүү. Хайртай хань олон өрсөөс нь 2024 оны 12 сарын 12 гэсэн байна. За тэгээд таны хайртай гэр бүлээс тэр дундаа гэргийгээс нь ийм гоё загтал илгээсэн байна. Юун түрүүнд сэтгэл шингэсэн сайхан бэлгийг нь өргөн барья. Хүлэн авна уу? Энх болтоо одоо тэндээс бас бид бичлэгтэй яваа шүү дээ. Хайртай гэргий болон хөөрхөн өрсүүд нь аав яаж хүлээж авсан бол гэд учиргүй их хүлээж байгаа болоо гэж бодож байна. Тэдэндээ хандаж хэлэх үг бас дэндүүрх байгаа. За баярлалаа. Тэгээд маш их гинтийн байлаа. Ань болон хүүхдүүдтэй маш их баярлалаа. Тэгээд надад байгаа үнэт зүйл бол бидний гэр бүл юм аа. Баярлалаа гэчлээ. Хэлгээ яхаа тэгээд хань бас маш олон зүйлийг дайсан. Өнөөдөр бас ямар нэгэн баярын өдөр биш ч гэсэндээ зүгээр л баярлалаа гэдэг үгийг танд илгээхийг хүссэн нь бас тэр гэр бүлийн хувьд таны хэр их үн цэнтэй вэ гэдгийг тод илрэл баха гэж бодож байна. Эвэдэ миний муу ханчин эр хүн гэдэг нэрэндээ бардаад энэ орчлонгийн бүхий л хүнд ачааг нуруунд дээрээ үүрч явдаг юм шүү. Өнгөтэй өөдтөө бүхнээ бидний төлөө зориулж өглөөний угтах нарнаас үчийн бүрийг хүртэл бидний төлөө зүтгэж байдаг юм шүү. Айлын аав хүн гэж ачааны хүндийг өөрүүлдэг бол уучлаарай. Хамгийн гол нь эрүүлэл байгаараа бидний хувьд хамгийн том баялаг нь тэр юм шүү гэж сайхан үгс бүхнийг дайсан. Тэгээ танаа гэр бүлд сайн сайхныг хүсье. Удахгүй бол шинэ жилийн баяр болох гэж байна. 2025 онд азтай байхын сайхан эрүүл өргөё. Сайхан баярлалаа. Ажиж самж хүсье. Баярлалаа. Алаг дэлхийг гэрээ гивээ